сууж исэн учраас хэлсэнгүү тэгээд дараа нь бол энэ Energy Resource буюу Монгол Mining корпорацид бол ажиллаж байгаа. Тэгэхээр бол энэ контрастын дээр бас нэг хэлцүүлэг санаа оноо нэмэх боломжтой юм болов уу гэж бодлоо. За Монголын уул уурхай корпорацийн хувьд бол 2009 онд олборлолтын үйл ажиллагаа эхэлсэн болоод 10 оны 10 сард Хонконгийн хөрөнгөний бирж бүртгэгдэж нийтэд хавцаагаа зарж гадаад зах зээлээс хөрөнгө оруулалт татсан ийм компани байгаа. Тэрнээс хойш одоо бол 5 жилийн тайлан болон хагас жилийн бас 5 тайлагналыг хийчээд явж байгаа ийм хөтөлбөртэй байна. За Хонконгийн хөрөнгөний биржид бүртгэлтэй компаниудын хувьд бол үүнтэй хууль эрх зүйн суурь зохицуулалт нь бол хамгийн гол нь хөрөнгөний биржийн багц дүрмүүд байгаа. Энэ бол дотроо 34 дэд бүлгүүдтэй тэгээд тэрийг дагсан бол 20 хэдэн хавсралттай байдаг. Тэр хавсралтын нэг нь 14 дугаар хавсралт нь бол компани сайн засгийн кодекс нь өөрөө явж идэг. Тэгэхээр хөрөнгөний бирж бүртгэлтэй компаниуд бол энд дарааж мэдэх ёстой. Дараа нь бол зохицуулах хорооны үйл ажиллагаа буюу одоо үнэт цаас фьючерсийн багц хууль байж байгаа. Ер нь бол Хонконг бол өөрөө 34 багц хуультай. Тэрний одоо нэг нь бол үнэт цаасны хууль нь, дараа нь бол компани багц хууль нь гэж байдаг. Эдгээр нь бол багтаамж нарийвчлал зохицуулалтын хувьд бол маш дэлгэрэнгүй нэлээд нарийвчсан байдаг. Түүний дараагаар бол одоо биднээс overseas listing буюу гаднаас ирж Хонконг бүртгүүлж байгаа компаниуд бол өөрийн үсэн байгуулсан харьяалах улсынхаа хуулийг бас дагаж бүртгэж байна. За эдгээр хуулийн үндсэн гол зарчим нь бол үндсэн зорилго нь бол хөрөнгөний зах зээлийг шударга хөрөнгө оруулагчийн хувьд бол хөрөнгө оруулалтын шийдвэрээр дагах боломжийг бол эрхлэгшээр болох буюу мэдээллийн дор нэгэн зэрэг цэцэх ёстой гэсэн суурь шаардлага зарчим үүсэж байгаа. За энэ шаардлагыг хангахын тулд одоо компаниудын хувьд бол хэд хэдэн байдлаар бол тайлбарлаж явуулдаг. Үндсэн гол зорилго нь бол эхний шаардлага нь бол хуурамч одоо бодит бус зах зээлийн нөхцөл байдал үүсгэхээс сэргийлэх ёстой компани өөрөө. Тийм учраас бол тухайлбал бол жилийн тайлан бэлдэж эхлэх хугацаанд буюу 60-аас доошгүй хоногийн хугацаанд тухайн компани дотоод мэдээлэл эзэмшигч одоо иргэн удирдлагуудын болон компани өөрийнх нь компани хугацаагаа буцааж авах эрхийг бол бирж дээр арилж хаагддаг. Ягчтай. Ингэснээр бол дотоод мэдээлэл жилийн тайлан боловсруулж авах үед бол дотоод мэдээлэл тулгуурлан явгааны арилжаа хийх нөхцөлийг одоо хаадаг. Энэ хүсэлтэд бол компани өөрөө гаргадаг. Удирдах одоо төлөөлөл удирдах зөвлөлт нь захиалуулдаг байгаа хүмүүс маань бол компани үзэг үзүүлдэг бол өөрсдөө компани нарийн бичгээр бол дамжуулаад хүсэлтэд гаргаад арилжаанд орцгохыг хаадаг. За үүнээс гадна бол мэдээллийн нууц дотоод мэдээллийн нууц бол чанар ёстой. Тэрний одоо өөрсдийнх нь мэдүүлгийг авдаг. Би бол дотоод мэдээллийг өгөхгүй дараа нь тайлан жилийн тайлан болсод мөн адил би дотоод мэдээлэл гадагшаа гаргаагүй гэсэн мэдүүлгүүдийн одоо төлөвлөгөөс авдаг багч. За үүний дараа бол хөрөнгөний биржээс бол явцын донд бол тодорхойлох шаардлагатай асуудал бол тодорхойлох боломжтой байдаг. Тэр болгон дээр бол хариулт шуурх авах ёстой. Хөрөнгөний биржийн тогтолцоог явна гэсэн үг. За хэрвээ эдгээр одоо мэдээллийн одоо нэгэн зэрэг шударгаар үнэн зөв мэдээллийг хөрөнгө оруулалт шийдвэр гаргах боломжийг хангасан хэмжээнд нь өгөх бол хөрөнгөний биржээс бол одоо би компани хувьцааны одоо бүлгийг хаах хариуцлага бол тооцогдож явна гэсэн. За announcement гэдэг бол нийтэд мэдээллийн одоо багтаамжууд бол юм байна. Ямар төрлийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг нийтэд мэдээлэх ёстой вэ гэсэн. За энийг бол үндсэндээ бол түрүүн 60 дараагийн гарч ирсэн мэдээлэлд үндсэндээ дүүцэн их хэмжээний хэлцэл сонирхлын зөрчилтэй хэлцэл удирдлагууд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт бизнесийн үйл ажиллагаанд ноцтой өөрчлөлт гарч байгаа тохиолдолд мэдээлэлд бол нийтэд мэдээлэх ёстой. За үүний дараа бол хувьцаа эзэмшлийн мэдээлэл circular гэж ярьдаг. Энэ нь бол тухайн компани хувьцааны бүртгэл одоо хөтэлдэг байгууллагаар дамжаад хувьцаа эзэмших бүрд одоо тухайн байгууллагад мэдээлэх ёстой мэдээлэл байгаа. Дөрөв өөрчлөлт оруулахаас эхлүүлээд одоо ээлжид хурлын зар, хурлын материал болон жилийн эзэн санхүү
зайлшгүй хувьцаа эзэмших бүрд хэвлэгдэж гартай очдог. Энэ ажиллагаанд бол хувьцааны бүртгэл хөтэлдэг байгууллагаар дамжиж очдог компани өөрөө бол тараагаад байдгүй. Бүгдээрийн захиалгын дагуу тоош гэр хэвлэлтэн дагуулад хүлээж өгдөг байгаа. За жилийн эцсийн тайлангийн хувьд бол би энэ слайдуудаа дуусгахаар бол нэлээд дэлгэрэнгүй ярих гэж бодож байна. Жилийн эцсийн тайлан бол 4-р сард багтаж нийтэд мэдээлэл өгөх ёстой. 5-р сард багтаж хувийн хурал өгөх ёстой. Энэ хооронд бол 21 хоногоос доошгүй хугацаа одоо өнгөрсөн байх шаардлага тавьдаг. За бусад одоо зайлшгүй мэдээлэх шаардлагатай мэдээлэх юм бол тухайлах юм бол одоо манай компани нийтэд нээлттэй арилжаалагч гаргасан хувьцааны дүү мэдээ бол сар тутам бол хөнгөн бирж болон өөрийн вебсайтаар бол тавигддаг. Түүнээс гадна бол тухайн бүр мэдээлэх шаардлагатай нөхцөл байдал үүсэх юм бол бас мэдээлэлээ бидэд тавиад явна. За үүнээс гадна бол засаглалтай холбоотой sustainability report гэдэг юм бол жилийн тайланд заавал оруулж явдаг. Тэр нь доктортой үйл ажиллагааны зарчмууд байгаа. Компани засаглалын кодекс гэж засаглалын тайлан гэж бас орно. За эдгээр үндсэн гол орчин нөхцөл нь бол зарчмууд бол юу гэхээр тухайн компани удирдлагыг хэрэгжүүлж байгаа менежмент захирлуудын зөвлөлд манай бол төлөөлөл удирдах зөвлөл. Тэрний доор ажиллаж байгаа гүйцэтгэх удирдлагын багийн зүгээс гүйцэтгэлээ тайлан гэсэн. Манай компани юм дотор ажиллаж байгаа нэмэлт ийм болж байгаа цаашдын чиг хандлага юм гэсэн. Үндсэндээ бол гүйцэтгэлээ хамгаалахад ийм л зорилготой хөрөнгө оруулалт шийдвэр гаргах мөчлөгийг бүрдүүлж байгаа юм шиг байна. За үүнээс гадна бол хуулиар шаарддаг нөлөө бүхий хувьцааны төвлөрөлтөй холбоотой болон гүйцэтгэх удирдлагын өөрийнх нь сонирхол тухайн компанид хувьцаа эзэмшлийн сонирхол хэв байгаас хамаарч одоо тайланлуудын үүргүүд бол давхар явж идэг. Энэ бол хөрөнгөний биржийн арилжааны зөвлөлтөй холбоотой. За хөрөнгөний биржээс бол энэ мэдээлэл бол шууд авчих болдог. За бусад их усүргээд энэ ерөнхийдөө бол зах зээлтийн талаарх мэдээлэл байна. За хоёрдугаар хэсэгт оръё. Монголтой харьцуулбал одоо туршлага харьцуулахад ямар шугам байна вэ? Юуны өмнө бол хөрөнгөний бирж нэлээд энэ бол тайлангийн ажилтаар бол тулгуурлаж нэлээд дүрм журмаа найрчлах шаардлагатай байгаа гэж ойлгож байна. Хоёрдугаарт нь бол үүнээс гадна одоо байдгүй зүйл гэх юм бол энэ тайлангийн үйл ажиллагаанд оролцогчдыг ингээд аваад үзэхэд шууд тааваханд ойлгох баг. Тухайлбал юм бол компани нарийн бичиг одоо монголоор бол төлөөллийн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга түүцийн доор ажилладаг гүйцэтгэх удирдлагын дээр байдаг. Уулын юм шал өөр чиг үүрэгтэй компани өөрийнх нь нарийн бичиг гүйцэтгэх удирдлагын доор байдаг, түүцийн доор байж байдаг. Бүхэл бичиг баримт гадагшаа компани талаарх гарах мэдээллийг хянаж засаж залруулж нэгтгэж ийм чиг үүрэгтэй хүн байдаг. За үүнээс гадна бол хөрөнгөний бирж талаасаа бол compliance advisor буюу одоо энэ дагаж мөрдөх хөрөнгөний биржийн дүрм журмыг дагаж мөрдөх мэдээлэл өгөх энэ ажлыг хэрхэн хийх талаар компани зөвлөгөө өгдөг юм мэргэжсэн институт бол ажиллаж байгаа. Тэгэхээр энэ институт бол Монголд бол хараахан байхгүй байгаас дийлэгт бол компаниуд ямар мэдээлэл тавихаа бол мэддэггүй. Энэ компаниудын сервис ямар байдаг вэ гэхээр жилийн тайлан гэхэд чеклист ирүүлдэг, асуултууд ирүүлдэг. Ийм мэдээлэл заавал тавих ёстой. Цаана бол биржийн бол тэдгээр одоо журмын тэдэд заасан байх ёстой гэж жишээтэй. За ганцхан жишээ дуртахад бол одоо юу гэдгийг хамсралт компани засаглалын юм дээр бол төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүд нь үйл ажиллагаанд хүрэлт одоо зохистой хэмжээгээр оролцох ёстой гэсэн зарчим байхад асуулт хэрэгтэй бол юу гэхээр энэ хүмүүсийн хурал суусан бүртгэл гарч шít. Бүртгэлийг нь авдаг. Ямар асуудлууд гарсан, ямар асуудал санал хийсэн гэдэг ийм статистик бүртгэлүүд гардаг. Тэр нь жилийн тайланд бол орж ирдэг. Тэгэхээр энэ бол энэ чиглэлээр бол байх ёстой байна. Түүнээс гадна бол эдгээр одоо зөвлөхүүд нь бол хараад байдаг. За мэдээж хөндлөнгийн аудитор байдаг. Аудиторын гаргадаг санхүүгийн тайлан өөрөө бас хөрөнгөний биржийн журмаар санхүүгийн тайлан нэмж оруулах ёстой тодруулгууд байж байдаг. Тэр тодруулгуудыг хөндлөнгийн аудитор биржийн журмын дагуу манад хянаад тайлан санхүүгийн тайланаар тодруулгууд нэмж өгдөг. Тэр нь ямар ч засваргүйгээр манай жилийн тайланд ороод ирдэг. За хуулийн зөвлөхүүд байж байна. Хуулийн зөвлөхүүд бас энд ажиллах ёстой. За үүнээс гадна бол хувьцааны бүртгэгч гэж одоо манайхаар бол хувьцаа компаниуд бол унцаасын төлбөр тооцоо хадгалсан юм шүү. Энэ байгууллага бол
мэдээллийг түгээхэд бол нэлээд чухал үүрэгтэй байдаг. Компани захиалгаа өгөөд жилийн тайлангуудаар хэвлээд одоо тэтгэл хөрвүүлнэ гэсэн үг. Тэтгэгээс нэг цэгээс нэг горимоор бүх хувьцаа эзэмшигч рүү хэвлсэн болон электрон тайлангууд бол явж идэг. Дээрээс нь бол мэдээж хөрөнгөний бирж болон компани санхүүгийн веб дээр бол тайлангууд бол тэр дараа цаг минутын шаардлагаар бол тухай бүрэлдэхүүн тавиад явагддаг байгаа. Нарийнчсан горимтой байдаг. За тайлан бэлтгэх ажиллагааны горим гэдэг нь би бас Монголын хуулиуд дээр гэж үзлээ л дээ. Тухайлх нь бол хувь нээлттэй хурлаас эхлэх ёстой. Хувь нээлттэй хурл 4 сар дотор хийгдсэн байх ёстой гэдэг. Тэрнээс өмнө 14 хоногийн дотор шинээр батлагдсан аудит үйлээр бол аудитлагдсан тайлан гарсан байх ёстой. Нээлттэй хурлаас 14 хоногийн өмнө батлагдсан байх ёстой гэсэн шаардлага байна. Тэгээд нөгөө талдаа эргээд авах үзэхлээр энэ 2 сарын 10-ны дотор бол би санхүүгийн тайлангаа санхүүгийн байгууллагт нэгтлэн бодох хуулийн дагуу хөрвүүлэх ёстой гэж байна. Тэр 2 сарын 10-наас одоо 4 сарын одоо 15-ны хооронд бол энэ цоорхоо гэж идэг. Энэ дотор ямар ажиллагаа явуулах вэ бас нэлээд тодорхойгүй. За манай компанийн хувьд бол энэ бүх одоо Хонконгийн хөрөнгөний биржийн шаардлага тэр compliance зөвлөхүүдийн одоо зааварчилгааны доор компани өөрөө бол хуваарь гаргадаг. Тогтоосон хугацаанд байгаа. За 1 сарын 20-наас бол жилийн тайлан үйл ажиллагаа санхүүгийн тайланы бэлтгэл ажил эхэлнэ. Энэтэй холбоотой түрүү хэлсэн удирдлагуудын хугацааны арилжаа зогсдог, хаагддаг, өөрсдөө мэддэг хаана 60-аас дээш хоног байдаг. Үүндээ 2 сарын хугацаа гэсэн үг. 2 сарын хугацаанд бол боловсруулалтууд хийгдэнэ. Энд бол хөндлөнгийн аудит орж ирж эхэлж ажиллаж эхэлнэ. За компани бүх нэгжүүдээр бол жилийн тайлангийн бэлтгэл ажил, мэдээлэлүүд төвлөрүүлэх, одоо бэлтгэх, боловсруулах ажил хийгдэнэ. За энэ нь бол 1 сарын 20-наас 2 сарын 20-ны хугацаанд бол үндсэндээ компани дотор ажиллагаа хийдэг. Гүйцэтгэх захирлаас дээшээгээ төлөөлөл удирдах зөвлөл болон одоо төлөөлөл одоо удирдах зөвлөлийн хороод байгаа. Аудитын хороод, номинашн хороод тэднээс тайлангууд явагддаг. За тэгээд тэр 2 сарын 20-наас 3 сарын 20-ны хооронд бол үндсэндээ бол тууд хэлцэж жилийн эцсийн үйл ажиллагаа санхүүгийн тайлан эзлэнэ. Энэ хугацаанд төлөөлөл удирдах зөвлөлөөр асуудал орсон өдрөө вебсайт дээр result announcement гэж гардаг. Тэр нь бол санхүүгийн тайлан хаагдчих гэсэн үг тийм. Одоо аудит баталгаажсан тайлан удирдах зөвлөлөөс бол зөвшөөрөөд шууд веб дээр гарна. За тэр веб дээр гарсны дараа бол компани жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн тайлан, нэгдсэн тайлан бэлтгээд хэвлэлтэнд өгөөд орчуулгын хийлгээд үндсэндээ 14 хоногийн хугацаанд бэлтгээд түрүү хэлсэн бүртгэлийн одоо хувьцаа бүртгэлийн газар хөрвүүлэхээр бэлтгэн. За тэгээд өөрөө бол коммуникейшн хурлаа 3 сарын 20-наас хойш 4 сартаа хийн түрүү хэлсэн 21 хоногийн өмнө материал очих хэрэгтэй гэсэн. Тэгэхээр тэр хоногоо тооцоод за 1 минут биш. За тооцоод бол шийдвэр гаргасан өдрөө share register-аар хэвлэлсэн материалууд бүгдийг бэлэн хүргэсэн байна. Тэгээд хурлын материалууд төгсөж чинь хувьцаа эзэмшилт бол хуралдаа шийдвэр гаргах хэрэгтэй байна гэж. Тэгэхээр энэ ажиллагаа бол би бол нэлээд товчлоо багцлаа таван ойлгомжтой байдлаар хийлээ. Тэгэхээр манай компанийн хууль, үндэсний хууль, нэгтлэн бодох бүртгэл аудитын хуулиуд ингээд аваад үзэхээр эднүсийг цэгцлэх, горимлох, дээрээс нь тэр компанийн одоо нарийн бичгийн институцийг чартер гэх мэргэжсэн эзэмшигдсэн нарийн бичгийн институцийг Монголд бий болгох юм бол энэ компаниуд зөвлөгөөгөө ямар мэдээлэл авах, ямар мэдээлэл авах нь маш тодорхой болоо. Богино хугацаанд одоо амар зөвшөөрөл хийсэн нь буст хийх, энэ дээр хувьсгал хийх болцоо гэж байна. Гол төлөв компаниуд бол ямар мэдээлэл хөнгөлөж байдаг болоо гэсэн юм байна. За баярлалаа. Англи корпорацийн сайн засварлалын тухай далайн чандад ямар байна, манайд ямар байна гэж сайн сонслоо. Өдөр шимшиг ялгаатай байна. Журман болохоор зөвхөн манай тодорхой биш, тэнд маш тодорхой байна. Хууль журмаа хэрэгжүүлэх чадвар нь тэнд баталгаатай байна. Манай энд хин хэрэгжүүлж мэдэхгүй байна. Төрийн өмчийн компани энэ бүх компани сайн засварлалыг тэргүүлэх ёстой, манлайлах ёстой, манай энд манлайлахгүй байна. Бүтцийг өөрчилж дээш доошоо болоод баахан дараа зэрэг өөрчилж Монгол улсын төрийн өмчтэй компани бол Монгол улсын компани, намуудын компани болж өргөсөн байна.
Гэх мэтээр энэ боловсон хүчний өөрчлөлт институцийн чадварыг бий болгохгүй байна. Гэх мэтээр энэ бид мэдээж их сонин мэрэгжлийн хүмүүс ингэ сонсохоор үйл зураг харагдаж байна. Бидний өмнө одоо 5 минут гэхдээ ахаад нэг хэлцүүлэг байгаа. Кофе завсарлахаас өмнө 5 минутын дотор за энэ урсгал болгосныг нэг асуулт авч болж байна. За тэгээд дараас асуухгүй дараа нь харилцаж байгаа хүмүүс за асуулт юу вэ? За тийм нэг юм байна. Энд бай. Өдөртөө ажиллахнаас дараа нь асуумаар. За би энэ санхүүгийн зохицуулах хороноос асууж байна чинь. За хөрөвдөж Дулааны шилжийн хараад төсгшүүн. За түүний ажлуугаар бол Монголын эрчим хүчний ассоциацийн ерөнхий нэрийн бичгийн дарга гэж ажилладаг юм аа. За ингээд манай эрчим хүчний салбарын үйлдвэрүүдийн 30% одоо хөрөнгөний биржээр зарнаа. За ингээд энэ талаар бол бас нэг чон ямар бэлтгэл хандж гэнэ үү эсвэл энэ миний бодлоор бол энэ зараад энэ станцууд юм уу эрчим хүчний салбар ялангуяа энэ одоо ажиллаж байгаа хуучин үйлдвэрүүдэд бол тэр хөрөнгө оруулаад яадаг юм бэлээ оруулахгүй байхгүй гэж бодож байна. Жишээлбэл тестер бол өргөдгөөд хаачихсан. 3 дугаар цахилгаан станц бол одоо нураахгүй болохгүй тийм. 5 минут 3 хүнд байгаа. Яг тодорхой асуултыг микрофоноо жоохон хоол өрж байгаа. Тэндээ ямар хөө бодлоо байна. Жоохон зайтай. Ашиг гарахгүй 30% нь зараад хүн ахлуул гэсэн. За, улсын хурлын даргуулах дотор хөгжлөх компаниудын жигсаалтаа гаргахад 5 эрчим хүчний холбоо олсон байна. За, энэ шийдвэрүүдийг улсын хурл гаргацсан. За, энийг гаргацсан улсын хурлын шийдвэрүүд бол засгийн газрын төвчний асуудал. Сангийн амн дээр хөгжлөх ажил бэлтгэх ажлын хэсэг байгуулсан байна. Санхүүгийн зохицуулахаараа төрийн хэмжээ хороо дотроо бас ажлын хэсэг гаргаад компаниудаа хөгжлөх, ялангуяа хөрөнгөний биржээр хөгжлөх ямар ажлуудыг хийх хэрэгтэй байна гэдэг төлөвөө гаргачаад бүх компаниудаа урьдсан та нар хөгжил компанид болоод төлөвөө гаргахад одоо ийм бэлтгэх хэрэгтэй байна гэдэг сценарийг нэг удаа өгсөн байгаа. Мэдээлэлүүд өгсөн байж байгаа. Төрийн хэмжээ хорооны зүгээс та нарт аргачлалууд, арга ажиллагаануудын ийм аргачлалууд өгсөн гэж надад мэдээлсэн. За, үр дүнд хүрэхгүй юу гэдгийг бол одоо аль болохоор нэг улсын хурл 30% одоо хөрөнгөний биржээр хэмжүүлээд ажиллаж зөвхөн эзэмшигчдийн татварын хөрөнгө оруулалт зорьсон юм чинь үр дүнтэй болох ийм хэмжлэгээр зохион байгуулах нь засгийн газрын байгууллагууд үүрэг. Хуулиар хэрэгжүүлнэ гэж байна. Энэ талаас асуулт өгөх байна. Асуулт байхгүй мó за баярлалаа. Яцхан тоолбор хамлыг үзсэн. Түрүүн энэ тайлбарын талаар ярьж байгаа. Тайлбарлалтыг санхүү зөвлөлт хараач хөрөнгөний бий гэсэн өөр дээр аваад одоо эдний хувьд юм өгч яваад энийг тайлбарлсан үзэх гэдэг шиг харагдаж байна. Тэр сая намжаалын юмтроо тусдаа вебсайт нэгээд тэн дээр бүх юмыг тавих хэрэгтэй. Тэгэхээр ер нь бол тайлбарлалтыг асуудлын цаад агуулгын яагаад энийг ил дот нээлттэй болох гэдэг юм бэ? Агуулгын сайн ойлгомоор байна. Энэ үгдээд тэр тухайн компаниг сонирхож байгаа юм уу хөрөнгө оруулагч нар тэнд одоо хамтарч ажилласан ийм улсууд зориулж мэдээллийг өгөх гээд байна шүү. Түүнээс бол заавал тэр байгууллагын ил дот нээлттэй ингээд одоо нуус юм уу тэр чухал юмнуудын ил дот нээлттэй энэ хаадаг шүү. Өөрөөр хэлбэл тэдний өөрт нь ашигтай юм хийхин тулд л ингэж байгаа юм. Тийм учраас энийг үгдээд тайлбар гэдгийг юу гэдэг үг юм Баярлалаа. Тэр яагаад гарахгүй байна гэж. би харин хэлдэг шүү. Тайлбарлалтын тэр юу юм бэ гэдгийг тийм ээ. Тэрийг юу гэхээр тэр хүн нөгөө сонирхож байгаа хүмүүс юу гэж хэлээд бидний компани вебсайт руу орно шүү. Бидний компанид мэдээлэл гаргана. Үүнээс бидний өөр нэг компани юм гэж бол санхүү зөвлөлт хороо хөрөнгөний бий болохоос илүү компани. Тэгэхээр бид нар тайлбарлалт юу юм гэдгийг миний бодож байгаагаар бол тайлбарлалт тэр ялтай бидний өөрийнхөө компани вебсайт дээр энэ бүх мэдээлэл тавьж байгаа. Баярлалаа. Зүгүүдийг боолоо. Бидний үгдээр одоо эднээс үгдээр өөр дээр энэ төрийн байгууллагууд юу авчих дээр тэрийг тайлбарласан юм. Энэ төрийн байгууллага биш тэр сонирх талуудад өгнө гэдэг сайн. Найзлага хийж байгаа зөв. Уг нь бол компани хүмүүстэй хэлжэмээр байна. Даанч өнгөрсөн 20 жил тэгсэнгүй шүү дээ. Тийм учраас хүчээр ихэд энэ хүчээр бол нэгээс ойлгохтой байхгүй. ямар ч байсан эднээс хуум өөрөөр хэлбэл ийм үгтэй тэрийг нэг орно. Энэ өрөөс тэр компани өөрийнх нь ашигтай юм гэдгийг ойлгохоор ихэд чинь маш сайн юм биш.
Бид нар энэ талаас нь одоо энэ би ийш авах хэрэггүй би 5 хүн дээр хийж шээ. 5 хүнээр би ярьж байгаа мэдээллийг танаас өөрийнхөө вебсайтн дээр нэгдээ тавьчихсан юм бол бүх хүмүүс ойлгохтой сайхан болно. Энийг төлөөл ажиллаж байна. Хороо хайдаг ганцхан үр юм. Тэр вебсайтн дээр юм тавьж үүдийн үзээд тэрийг харин тоолохгүй ш. Сая энэ жаргал тоолох болох юм байх гэдэг. Тоолох байхгүй ш. Энийг юу гэхээр техник компани вебсайтн дээр ийм мэдээллийг тавьсан байна гэдгийг хэлэх юм альчгүй. Тийм дараатай тийм одоо өдөр төвлөрсөн ийм компани мэдээллийг энэ тал нээлттэй тавиагүй байна гэдгийг банк мэдээ. Энийг нэг удаа биш тийм ээ. Банк мэдээлэл авал тэр компани чинь өөр аянтаар авдаг болно. Дараагийн нэг микрофон дараа нь тэр эмэгтэйгээс сууч асуу тэр эмэгтэйгээс за асуултууд юу гэж санаж байна. Ерөн бол гэсэн. Сая байлгаа хэлсэн зүйл хороо юу жируулах гэхээр ерөөсө пресс релизийг жируулах гэж байна. Пресс релизийг энэ сайтаар хийн, өөрийнхөө сайтаар хийн, яг нэг цаг хугацаанд өөр маркетээр байгаа нэгэн зэрэг мэдээлэл хүрэх боломжтой байдлаар хандаад гэж. Өдөө жоох цогоо байгууллаа тийм. Үслээ тавьчихсан. Тэр сайтыг чиглээд байгаа хүмүүс бий болохгүй. Яагаад гэвэл компаниас хөгжүүлэх үү? Санхүүгийн сургуулийн гишүүн компаниас эхлүүлсэн зүйлүүд дээр гам баяр. Ерөн бол үндэсний хөтөлбөрт нэгдсэн байдлаар бүх компаниудын засаглалын нэгдсэн портал сайттай байгаад өгөөс өгсөн байж байгаа мэдээллийг бодлоо. Энийг бол хороо эзэмшихгүй маа. Энийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр тэр нь юу гэхээр хувийн компаниуд өөрсдөө вебсайт ажиллуулах аюул ардталтай. Тухайн болгонд дээр мэдээллийг тавьж чадахгүй байгаа. Бид нар өөрсдөө өгсөд байгаа. Та нар нэгсэн бол нэгсэн сайтаа болоод нэгсэн дата болгочих. Мэдээллийг компаниуд нь оруулах. Ганцхан хувьцаат компани шүү дээ. Юу ч компани. Арчааны банк, банк ихэвчлэн банк санхүү, даатгалын компани гэсэн. Тэгээ яаж юм? Тэгээд яг тэр мэдээлэл оруулж байгаа тэр нь бол нэлээд хүмүүс үр дүнтэй байж байгаа. Нэгсэн мэдээлэл болж байгаа шүү. За баярлалаа. Энэ эмэгтэй хараад гол сүүлчийн асуултыг дөрөв. За асуултаа тавиад сандааж. Өргөн бэржээс хэрэглэмээр гэж юм байна. Би асуулт авах гэж саяны юм дээр нэмжлэг юм хэлсэн. Яг хөрөнгөний бирж боловсрол компаниудын бүртгэл компани засаглалыг сайжруулах талаар чиглэл хэдэн зүйлийг хийж байгаа. Тэгээ саяны дарга байлгах ухаан хэлсэн дээр нэмээ. Хөрөнгөний биржийн зүгээс бол энэ мэдээлэл хэд хэрэгтэй хэд ач холбогдолтой вэ гэдгийг ойлгохын тулд хөрөнгөний биржтэй бүртгэлтэй компаниудын одоо веб сайтн дээр компани засаглал буюу хөрөнгө оруулагчдад зориулсан секшн байгуулагдсан байж байгаа. Байхгүй зөвлөгөө заагаар өгөөд шинээр байгууллагын дотор тооцоолтой холбоотой гүйцэтгэх болдог хувьцаа эзэмшигчтэй холбоотой мэдээллүүдийг бол шинээр нэмж оруулж байгаа. Энэ ажил бол нэлээд бас идэвхтэй явж байгаа. Ингэснээр ямар ач холбогдол хөрөнгө оруулалтын decision нэгээд аюул чухлаа гэдэг компаниуд аюул сайн ойлгож энэ ажил хийгдэж байгаа. За баярлалаа. За ингээд асуулт хариултаа эзлэе. Ерөнхийдөө бол юу экспанд амтрачаараа юу вэ? Ерөнхийдөө бол бид юу ойлгож байна гэхдээ зэрэг өнөөдөр энэ тайрны ажил бол маш дутуу байна. Энийг бол төрийн өмчийн компаниуд мандалаад явмаар байна. Яагаад гэвэл засаглалтай холбоотой. Тэр бол бидний өмч учраас энэ хамгийн түрүүнд мандалж явах ёстой. Гэтэл төрийн өмчийн компаниудыг ингэж явахгүй байгаагаас хамааран бас хувийн компаниуд ингэж болдгийн байныг яваад байгаа. За хоёулаа copy break таны засварлага. 10 минут.